байсан гэж үздэг. Тэмдэглэхдээ цагаан сарыг бол намрын улиралд яг эдгээр цагааны үеэр тэмдэглэдэг байсан гэж ярьдаг юм билээ. Хожим 1206 онд одоо улагч нь туул ажил гарахад бол Чингис хаан маань энэ цагаан сарыг хавар мал төлөвлөж ногоо цагаа дэлгэрэх үеэр тэмдэглүүл зохистой гэсэн тийм зарлиг болгосон юм. Ингээд өөрөө 1206 оны улагч нь туул ажил өглөө эртлэн босож тэнгэр хангаадаа болон өвөг дээдсдээ өргөл өргөснийхэн дараа өглөөхтэй очиж золгосон гэж сурвалжтай тэмдэглэгдсэн байна. Тэгээ энэ үеэс ахвал одоо монголчууд цагаан сарыг бол одоо хаврын ихэнх сард одоо тэмдэглэх болсон гэж үздэг. За цагаан сарын тэмдэглэж байсан талаар одоо сурвалжууд олон тоо мэдээ өгдөг. Тэр дундаас одоо Хөвлөө хааны дэргэд 17 жил суусан Марко Поло гэдэг Италийн худалдаачин сүддээ төрж өснө томоохон тэм дипломат төлөөлөгч гэсэн хүн байдаг. За энэ хүн бол одоо өөрийн бичсэн тэр орчлонгийн элдв сонин гэдэг номдоо бол одоо монголчууд бол цагаан сарыг бол маш хөргөн тэмдэглэдэг. Ингэж тэмдэглэхдээ одоо бүх хүмүүс одоо цагаан мөрөөнөд цагаан бүсээр хийсэн дээр хувцас өмсч цагаан хадаг барьж тийм ээ цагаан идэ зоогддог. Ингэхдээ бол одоо нэгэндээ ахмад бусдандаа болон одоо өвөддөө одоо хоёр гарын хаалгыг дээш нь харуулж одоо цолгодог. Энэ одоо хоёр гараа дээш нь харуулж цолгож байгаа гэдэг нь ямар учиртай вэ гэхээр одоо надад бол одоо цагаалга хийж одоо баярлж байгаа. Хоёрдугаарт энэ хаврын хахирган одоо энэ одоо бид нар одоо хар сар гэж ярьдаг тийм ээ. Хаврын одоо энэ хүнд хэцүү цагийн үеийг одоо цайлгах үүднээс бэлгэдлийн журмаар одоо тийм ээ цагаан сар гэж нэрлэдэг. За монголчуудаас гадна одоо Монголын бусад угсаатангууд бас өөр өөрөөр нэрлэдэг. Энэ тухайлбал одоо бурайдууд одоо сагаалган гэж нэрлэж байх шийдтэй. За бусад одоо газар нутагт одоо цэгэн сар, сүүн сар гэж нэрлэдэг. Энэ цэгэн сар, сүүн сар гэдэг чинь одоо бүгд л айраг сүүний талаар тийм ээ цагаан үрийг одоо үндсэндээ нэг л илэрхийлж байгаа нэг хэрэг. За энэ цагаан сарыг тэмдэглэж байгаа монголчууд ч өөрөө Аз дорн дахны улс тийм ээ. Тэгээ дорн дахныгаа ч одоо бас цагаан сар монголчуудаас гадна тэмдэглэнэ. Тэгэхээр энэ монголчуудаас гадна цагаан сарыг тэмдэглэж байгаа энэ бусад улс орнууд маань бас тэмдэглэж байгаа тэр он цаг нь бас арай өөр байх шиг байна. Сая ихэд одоо Хятад, Япон, Солонгос ч юм уу тийм ээ бусад одоо Аз орнууд одоо цагаан сарын өргөн тэмдэглээд өнгөрлөө шүү дээ. Тэгэхээр одоо бид нар одоо тэмдэглэх гэж байна тийм. Тэгэхээр яагаад ингэж Азийн дорн дахны улсад одоо цагаан сарыг 2 удаа тэмдэглэж байгаа юм бэ? Энэ цаг тооллын талаар нэг яриач тамаагшаа. За хүн төрөлхтөн одоо нар сар дэлхийн хөдөлгөөнөөр тулгуурлаад ажиглаад энэ цаг хугацаа он тооллыг бол 2 өөр аргаар тоолж. Тэр нь болохоор бидний мэдгээр нэг аргын тоолол, дэлхийн тоолол. Аргын тоолол гэдэг нь чухал юм бэ гэхээр дэлхийн нарыг тойрох хөдөлгөөнөөр үндэслээд тоолж байгаа тоолол. Тэгэхээр дэлхийн нарыг нэг удаа бүтэн тойрохдоо 365 хоногийг зарцуулдаг тийм. За тэгээд үүн дээр үндэслээд 12 сарын 31-нд буюу нэг жилийн нэг бүтэн тойрох хугацааны хамгийн сүүлийн өдөр битэд шинэ оныг тэмдэглэждэг. Дараагийн шинэ жилийн өдрийг одоо ухтах зорилготойгоор тийм ээ. Дэлхийн тоолол гэдэг нь болохоор сар дэлхийг тойрох хөдөлгөөнөөр үндэслэсэн. Сар болохоор дэлхийг нэг бүтэн тойрохдоо 20 сарны 5 хоногийг зарцуулдаг. За тэгээд манай монголчууд бол цагаан сарыг бэлгийн тооллын аргаар буюу одоо бэлгийн календар ашиглаж цагаан сарыг тэмдэглэж байгаа юм л да. Цагаан сар маань тэгэхээр хаврын ихэнх сарын шинэ нэгэнд тэмдэглэж байсан. За тэгэхээр ингээд арга бэлгийн тоолол 2 маань болохоор бэлгийн тооллолоороо цагаан сар шинэ нэгэнд байдаг учраас аргын тоололтой тогтмол нэг өдрөөр аргын тооллын тогтмол нэг өдрөөр тэмдэглэхгүй байгаа. Энэ талаар цааш нэг баг зэрэг дэлгэрүүлэх юм бол одоо Азийн орнын сарны тоол буюу бэлгийн тооллыг ашиглаж байгаа зурхаан хувьд 2 янзаар ангилагддаг юм байна лээ. Нэг нь болох тэр одоо Азийн их орнууд буюу одоо сая гарсан Солонгос, Хятад, Япон орнууд те цагаан сарыг тэмдэглэх энэ зурхаан болох тэр шарын зурхаан гэж. Энэ шарын зурхаан болох тэр ерөөхдөө бэлгийн тооллоор яваад
цагаан сар нь буюу одоо бидний цагаан сар буюу шинэ жилийнх нь эхний өдөр нь 2 сарын 1-ээс 2 сарын 10-ны хооронд ихэвчлээ. Монголчуудын хувьд болох тэр төгс буянтын зурхаг гэж зурхаг ашигладаг. Энэ зурхаг анх 1911 онд Улсын хөгжлийн өмсөл орсоо дараа 8-р уулж чадсан хаан ширхээс авсныхаа дараа монголчууд ер нь энэс бос цагаан сарын төгс буянтын зурхагаар хэрэглэж зохистой гэсэн анхны айлтгуур хаагчээ. Төгс буянтын зурхаг. Ер нь 11-р зууны үеэс ч гэсэн энэ зурхаагаар ашиглаж явж байсан байх талтай гэсэн асуудал бас гарч ирсэн байна. За тэгэхээр битүүний өдөр нөгөө сар харагддггүй, гэрэлтэж харагддггүй тий. Тэгэхээр бас энэ битүүлэх ясна. Битүү хоолнд хэрэгэлдэг. Тэгтээ энэ хоолндын талаар та ер нь битүүний өдрөөс гол үндсэндээ цагаан сарын одоо мэ одоо үйл ажиллагаа бол бас монголчуудад хэрэгэлдэг тийм ээ. Тэгээ манайхаа энэ дээр бас нэг зүйл байна. Битүүлэх, битүүрэх гэдээ хоёр янзаар яриаддаг тийм. Хүмүүс ихэвчлэн одоо ярианы хэлэхдээ сайхан битүүрч байна уу, сайхан битүүрээрээ гэдэг ч юм уу. Иймэрхүү яриад ирдэг байх нь болохоор бид нар бас амны алдасыг буруу яриад байгаа. Битүүрэх бус битүүлэх гэж байна. Битүүрэх гэдэг чинь одоо бүх нүх сүвээ тийм ээ одоо юу гэдэг бүгдэрч өгөхийг битүүрч өгөх гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр чи бид нар ч одоо битүүнийхээ өдрийн бэлэггүй байж болохгүй. Тэгэхээр бид нар энийг битүүлэх гэж ярих хэрэгтэй юм. Тэгээ битүүн гэдэг чинь бол утаанд одоо юу гэдэг бүтэн нэг жилийн шотрол болоод энэ битүүн буюу цар гарахгүй хэлж байгаа. За энэ өдөр одоо монголчууд одоо айл өрх болгонд одоо там бурхан морилж иргээ тий. Тэгээд энэ там бурханы одоо морин зориулж одоо юу гэдэг өргөрийнхээ одоо дотгон дээр харгам 3 мөс ч юм уу тийм ээ ингэж тавьдаг. Тэгээд энэ битүүнийхээ одоо үндсэн одоо тийм үйл ажиллагааг бол эхэлдэг. За 21:40-оос 23:40 хооронд одоо дахиад одоо Монгол цаг толгоор дахиад цагт одоо монголчууд одоо битүүлдэг. За энэ битүүлгийн хувьд одоо монголчууд одоо эдээ шүүсээ бүхэл шүүсээ ингэж гаргаж үндсэндээ тухайн жилийнхаа одоо юу гэх тийм ээ шулах хэл одоо хаалтыг хийж байгаа юм уу тийм ээ ийм. Тэгээ шинэ жилийн урт одоо хүлээж авах энэ бэлтгэлийг одоо хангаж байгаа. Энэ одоо үчиг бол одоо бид нарт битүүний өдөр, битүүний орой гэж ярьж байгаа шүү дээ. За тэгээ мөн шинийн нэгэндээ бэлтгэхэд одоо эдээ ундаа бэлтгэх хэрэгтэй тийм ээ. Эдээ ундаа шүүс эдэний бэлтгэлийн хувьд одоо насаа бишээ. За монголчууд бол цагаан сарынхаа эдээг бол уул боо болон цагаан эдээгээр зассаар ирсэн юм уламжлалтай. Тэгэхээр залуу хос бол 3 үеэр ингэж застдаг сондгоо тоотой одоо сондгоо тоогоор жаргал зовлон жаргалыг бэлдэгдэж одоо сондгоо тоогоор тавгаа застдаг. Зарим одоо онцгой тохиолдолд одоо дэгш тоотой застдаг нь бол одоо гашуудлын үед тийж застдаг. Тэгэхээр залуу гэр бол 3 үеэр засна. За 5 үеэр болохоор нийт ер нь ард ирэг дээр ингэ засна. 7 үеэр болохоор илүү ахмад настай ахмад
Баруун талд нь хөвшин тавьж байгаа харагддаг тийм. Нөгөө талд нь одоо нэг ууц буюу тийм ээ. Зарим малууд бас өвчөө тавьж байдаг. Тэгээд ууц тавьны одоо талаарх бэлэгдэл юу байна? Ууцыг одоо хэрхэн одоо тавьдгийг, хөндөдгийг тийм ээ. За дээрэс нь ууц тавихын бас өвчөө тавихын ялгаа, учир шалтгаан гэж бас юу байна? За ууцны тухайд баримт бэлтгэх юм бол өндөр гэгээн занаа цэрэг одоо нас төгчийн өмнөхөн шавнар нь өөрөөс нь асуужсэн. Таны өргийг одоо бид нэр За ер нь бол уус тавих ёсол өндөр гэгэний үеэс эхлэлтэй гэж үздэг. Гэхдээ өндөр гэгэний үеэс ахуулаад ууцыг бас айл болон тавьд байгаа юм шүү. Яг айл болон уус тавьдаг үе нь бол одоо тэр 19-р зууны үед энэ хүрээний эргэн тойрондох тэр баячуудын хоорондын өрсөлдөөнөөс хэн хамгийн том ууц тавих вэ гэсэн тийм өрсөлдөөнөөс одоо дэлгэрсэж түүнээс хойш одоо монголчууд одоо айл болон уус тавьж ирсэн юм дүг тавьж байгаа. Тэр уус тавина гэдэг чинь үндсэндээ бүхэл нэг хоныг одоо тийм ээ шүүсийг одоо бэлэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бүхэл хоныг одоо бүхэл нь авчираад одоо уус тавьчих боломжгүй учраас монголчууд бас төлөөл тавьдаг гэсэн юм. Тэгэхээр одоо юу гэдгийг хоньны одоо чээж гэсгийг төлөөлөөд одоо 74 хүндрийг тавьж байхад одоо тийм ээ зөвхөн бүхс гэсгийг одоо тийм ээ одоо төлөөж хонтой шамт тавьж байна. За дотор одоо эрхтнийг нь төлөөд одоо гургалдаа тавьж байна. Ингэснээр одоо юу гэдгийг тийм ээ хонтой шамт 74 өндөр болон гургалдаар одоо бүхэл хоньны одоо шүүсийг одоо бэлэгдэж байгаа шээ. Төлөөлүүлж байгаа юм шиг үү тийм. За энэ манайхан зарим нь одоо уус тавиад сүүлийн одоо хүмүүс одоо өвчүүх тавих болсон байна. Тэгээд ер нь монголчуудад ихэвчлэн бол тэр хоньны уусыг одоо тавьж гисэн. Тэгээд энэ сүүлийн үеэс одоо нөхрийн өвчүүч юм уу ийм байдлаар тавиад эхэлж байгаа. Тэр өвчүү тавьж байгаа ёс бол одоо монголчуудын хувьд төдийлөн бас бэлэггүй гэж хэлж болно. Яагаад гэхээр өвчүү өөрөө одоо юу гэдгийг тийм ээ малын мах болгон одоо өөр өөрсдийн гэсэн эзэнтэй бэлэгдэлтэй байдаг. Тэгээ өвчүүний хувьд одоо эмэгтэй хүний мах гэж тийм ээ одоо эмэгтэй хүнд өгдөг тийм ээ тийм одоо идэ байх шиг. Тэгээ дээрээс нь одоо өвчүүг одоо тавьж байгаа гэвэл одоо тийм бэлэвсэн эмэгтэй ч юм уу тийм ээ ийм айлууд одоо тийм өвчүү тавьж байсан. Тэгэхээр одоо тийм ээ шаамтай шинтэй гайгүй одоо ууцыг бодоход одоо өөхгүй гэдэг ч юм уу тийм байдлаар ингэ тавиад байгаа шиг байна. Тийм. Цагаан сарын гол үедээ бол одоо тавгийн үедээ бол ууц байна тийм ээ. Үүнээс гадна цагаан сарын одоо хамгийн гол үедээ бол одоо цагаалга гэж байна шүү дээ. Тийм ээ. Айл цагаалга гэдэг ергээр одоо цагаан сар орж ирсэн хамгийн түмэнд цагаалга амсуулж байж бусад эдээнүүдгээ дагуулж өгдөг. Энэ цагаалганы талаар нараа өгч таныг яриач. Шинэ нэгний өглөө ирсэн зочдтой бол бид нар гэр бүлээр анх цагаалгаа хэлж төрүүлж амсдаг. Цагаалга маань арт цайг 5 төрлийн будаатай хойлж үзмтэй хойлох юм эсвэл бидний нэрлэгээ будаа жигнээд үзмтэй болон брэс хийж манай гэр бүлийн хувьд брэс гэж хэлдэг. Заримдаа арстаа цагаан будаа гэж хэлдэг. Аль аль нь хийж хэлдэг. Цагаалгын үед юм байна. Манайх болохоор арай өөр сүг
Өглөө ингээ ээж минь босоод одоо монголчууд л бол тэгээ 5:40-оос 7:40 буюу туулаа цагт цагаасаар шинийн өглөө боссон байх хэвээр. Энэ цаг үед л бол ээж маань босоод хамгийн эхлээд галаа сайхан түлчгээд цайгаа чинахаас өмнө цагаалганыхаа сүг хийдэг. Тэрний яадаг вэ гэхээр сүүгээ сайхан хөөрүүлээд сахар хийгээд хамтлаад тэгээд нэг аянд яг хийгээд болгодог, тавьдаг. Тэгээд тэр сүүгнээс өглөө шинийн нэг буюу залгалтын цаг маань болохоор 7:40-оос 9:40 буюу луу цагийн хооронд залгалт хийхэд одоо хүмүүс орж ирсэн залгаж байгаа бүх хүмүүст тэр аягтай сүг амсуулт тойруулаа. Энийг бол манайх бол цагаалга гэж яриад. Тэгэхээр залгалт орж ирсэн хүмүүс болгонд цагаан юм амсуулаад байна л гэдэг нэг ёс яваад байгаа. За нар харах тухайд ярих юм бол одоо сүүлийн үед одоо хот хөдөөг бүгдээрээ нар харж байгаа тийм ээ. Тэгэхээр цагаан сар маань өөрөө малчтын цагаан сар байдаг учраас монголчууд маань ихэвчлэн нар харахтаа одоо үүдээ хаврын ихэнх сарын нар яаж бандж байгаас хамаараа тухайн одоо хаврын үйлдэл ямар хөөн байх нь төсөөлөлөө одоо байгаль шинжлэх авдаг гэсэн юм. Үүнтэйгээ холбоотойгоор одоо нарыг одоо хардаг юм тогтсон тийм боломж байхгүй ч гэсэн юм юу байна. Зан үйлийн хэмжээний зүйл байхдах шиг байна. Нарыг харсны дараа одоо манай монголчууд одоо золох үйл ажиллагаанд ордог. Ерөнхийдөө хэрхэн зологдгийн бэ? Ахмадуудаа одоо тэгээ хэрхэн хүндэтгийн бэ? Энэ хүндэтгэл бэлэгдэл хийгээд энэ золголтын талаар манай лагва хүчнээ яриач. Мэдээд золгох хүндлэх ёсны талаар Монголын ард түмэн бол мэдээж үгийн байлиг маш ойронтой тийм ээ. Маш сайхан уран цэцэн өгтэй. Хүнтэйж холбоотойгоор золголт маань айлгаж турш хамгийн ахуй тасанд байгаа хамгийн дөрвөлтэй эвэлж жилтэн маань хэлдэг. За золгохдоо мөн үг хэллэгийн хувьд ч гэсэн дааг талантай, бэрөө булчинтай, торон бүгдтэй, төлөв сүлтэй онгийн тархан татвар орж байгаа бол маш их төлөөлүүлж тийм ээ. Ингэж оруулдаг. Бид нэр зөв хамгийн ахмад таснаас хамгийн балчир хүртэл ингээд ээлж дараалж золгодог байсан. Тэгээд яг Монголоос давуу тал нь гэвэл одоо яг шууд бүх юмыг монголчууд цагаан сараас нэг жоохон сунжирдээ шүү дээ. Тэрнээс их хамаагүй хурд нэг өдрийн дотор монголчууд маань ингээд хамаг ажиллаад дуусгаад хамаг баянаад маш заншлаа бүгдийг ингээд багтааж чаддаг байсан. Айгүй тийм давуу талтай гэж боддог. Манай Монголд л шинэ 1 2 3 гээд нэлээд улгаалсан өдрүүдэд тийм мэсэл тэмдэглэдэг. Тийм л нэг өдөр. Тэгээ ер нь бол бид нар бол яг хятадны цагаан сартай хамтдаа нөгөө тэмдэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэнцээ бол хятад цагаан сар гэж ойлгоцсон. Монголчууд бидээс чинь тустай үндэстэн болохоор тэгээд яг өдөр нь бол яг хамтдаа болж таардаг. Тэнгууд бид нэр хятад цагаан сар гэж хүмүүст Америкийн хүмүүст ойлгуулчаад яг тэр зориулж гисэн бид нарт зориулж гисэн нэг өдөрт нь цагаан сар ашиг чиний нэгэнд дэвждэг ба. Цагаан сараас нэгдсэн ойлголт. Зам өрөө гарах учир утга нь юу юм бэ? Нэмдэрч гшаа та хэлж өгнө. Бурхны шашинтай холбоотойгоор Монголд орж иж баг уламжлал бол тогтсон зүйл шүү гай. Тэгэхээр Бурхны шашин нэг 8 хөллийн 6 гэж үүдэг тийм ээ 6 тоглоор явдаг. Тэгээд энэ 6-аар одоо юу гэдгийг 5 махбод дээр одоо үндэслээд одоо хүнийг одоо хаашаа цагаан сарын үеэр хаашаа гараа таанаас яривал тухайн жилдээ ямар байхаа гэдэг шийдэгдгийг бэлэгдэл чанартай зүйл байгаа. Тэгэхээр зүг мөр гарах тухайд бол эртээр үед тэр Овг аймгийн толгойлогч юм уу тэргүүлэгч юм эсвэл гэрээ эзэм бол гаргадаг байсан. Одоо сүүл үед бол одоо тухайн айлын өрхийн тэргүүн эрэгтэй хүүхдүүд одоо зүг мөр гаргаад сүүл үед одоо бас зарим эмэгтэй хүмүүс бас гаргаад байгаа шүү. Тэгэхээр зүг мөр гарах тухайд ярих юм одоо тэр 8 хөллийн 6 дээр үндэслээд эхлээд хүмүүс тухайн жилдээ ямар одоо юу гэдэг тийм ээ суудалж сууснараа шалтгаалаад цог хэмрийн хан зүг яваад буян гიშгийнхаас зүг ирдэг.
Тэр нь одоо юу гэдгийг одоо явсан газар бүхэн тийм ээ тухайн жилдээ одоо хиймэртэй сайхан байж ол зомогтой эргэж ирэхийг юм бэлэгддэг. Тэгээд зөв мөрөө гаргах тухайд бол одоо тухайн жилийнхаа ол зомог эдээ ундагаар тийм ээ баялаг бахыг одоо бэлэгдэж одоо энэ зөв мөрөө гаргаж байх шиг байна. Тэгэхээр өглөө босоод одоо хамгийн түрүүнд хүмүүс одоо зөв мөрөө гаргах нь одоо золготоос өмнөх явдал байна. Зарим одоо хуучны цагт бол одоо золгосныхон дараа бол одоо морьтойгоор одоо дахиад хангаа мангаа дараа гарч тийм ээ тэнд гарсныхаа дараа одоо зөв мөрөө бас гаргадаг ийм зүйл бас байсан юм биш. За цагаан сар бол үндсэндээ цагаан эдийн баяр тийм ээ гэж бас хэлсэн. Тэгэхээр цагаан эдээ айраг цагаан одоо байгаа энэ үед бол одоо тодорхой хэмжээгээр монголчууд одоо найр наадам байж байдаг. Найр наадам байгаа цагт одоо тийм ээ дуу хөгжим бол гэж байдаг юм билээ. Тэгээд бас цагаан сараар тоглоом гэж бас тустай байна. Тэгээд цагаан сарын үеэр монголчуудын бас тавьдаг нэг томоохон одоо цагаан эдээ бол айраг гэдэг. Тэгэхээр айраг дагсан адууны соёлдог гэж томоохон зүйлүүд байна. Адуу дагсан айрагны соёл гэж тийм. Тэгэхээр энэ айраг байгаа газар одоо монголчууд маань хизэнээс авахгүй одоо тийм тоглооноо тоглож ирсэн байдаг. Тэр дундаа бол одоо айраг бол одоо 100 цаг намар цагт дэлбэх цагаан үед монголчууд маань айрагдны хажууд тийм дэмбэ идэж хуурдах ийм зүйлүүд зөндөө байна тийм. Тэгэхээр цагаан сарын үеэр айраг байгаа үед зарим газар бол одоо дэмбэ надад тоглох юм байл. За манай нутгийн хувьд бол одоо би дотор болох юм. Цагаан сарын үеэр бол төдийлнэ. Тэмээд үстэй. Дэмбэ маннанда цаалтан санаадуруу турхан чайну турвасан хавасан дэмбэ маннанда турварвайнашиха турхан чайну исвасан ганциге дэмбэ маннанда ганцархунаштай турхан чайну турхан чайну тавасан дэмбэ маннанда ганцархунаа дэмбэ цаатро турхан чайну турвасан турхан чайну дэмбэ цацмаби тавьдаач. Нийт багш ажилчид, суралцагчид, эцэг их асар хамгаалагч та бүхэнд эрт буй үзэгсэн болов чимээх усан тулаа жилийн сар сэгний мэндийг дэвшүүлье. Та бүхэн минь илгээрээ хамгаалсан байж, төрлөөрөө дэвшээ хамгаалсан байж, сар сэгнээ сайн шинжээрэй. цагаан сарын шинэ нэгээс болоод ирэлдэг цагаан эсний гаднаад бисээ тэнгэр бурхандаа мөргөдөг хоёор сарын шинэ нэгэ болоод ирэлдэг хоньнигээс би
хорвоо дэлхийдээ моргодод хөө